За сайн байцгаана уу? Би Сонгон хархан дүүргийн нийтсэн эмнэлгийн урлагийн тасгийн эмч Ариун Бат. За төрөв булчирхайн томрол гэдэг өвчин маань Монгол улсын хэмжээнд нийт эрэгтэйчүүдийн бараг 80% нь тохиолдож байгаа. Сүүлийн үедэд бүр их нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ маань одоо яадаг өвчин бэ гэхээр амьдралын хэм маяг болон насжилтаас шалтгаалсан бас амьдралын одоо хоол хүнс хөдөлгөөн генетик болон дааврын өөрчлөлтөөс шалтгаалan энэ өвчин маань үүсдэг байгаа. За энэ өвчний үед маань болохоор илэрх зовөр гэх юм бол шээс тасалдах, дусагнах, дутуу шээсэн мэдрэмж төрөх болон шүн шээх, ойроо орхон шээх эдгээр өөрчлөлтүүд илэрдэг. Тэгээд их удаан явцтай. Эрт мэдэх боломжгүй юм шиг санагддаг. Яагаад гэвэл өвдөх зовөр нь бага байдаг болохоор юм байдаг. За энэ өвчний хувьд ямар арга хэмжээ авах вэ гэхээр шинжилгээнүүдэд харьцуулж харна лабораторийн шинжилгээнүүд болон эхо шинжилгээгээр хэмжээ болон үргэлжлэл юмнуудын шинжилгээнүүдийг үүснэ. Энд тэрэн дээр өөрчлөлт байх юм бол эмийн эмчилгээгээр эхэлдэг байгаа. Тэгэхээр заавалчгүй мэс заслын эмчилгээ хийхгүйгээр бас тэгж явж болох боломжтой. Гэхдээ одоо Монгол энэ эмчилгээний талаар эмийн эмчилгээ хийхэд төрөв булчирхай маань томорж байгаа төрөв булчирхай маань буцаад жижигэрнэ гэж боддог. Энэ маань тэр маань ийм ойлголт байхгүй. Яг хуу томрох үйл явцыг нь саармагжуулдаг, илэрх зовооруудыг нь багасгадаг гэсэн үг юм. За төрөв булчирхай мэс заслын ямар одоо заалтаар ордог вэ гэх юм бол зовоорууд маань даамжирсан эмийн эмчилгээнд үр дүнгүй болсон тохиолдолд төрөв булчирхай мэс заслын арга. За энэ арга маань яадаг вэ гэхээр Монголд одоогоор бол дурангийн мэс засал явагдаж байгаа. Энэ мэс засал маань үр дүн өндөртэй. Гэхдээ 100% бол эмчилгээ биш. Төрөв булчирхай мэс засал маань одоогоор Монгол улсад бол бүгд бараг 100% дурангаар авагдаж байгаа. За энэ мэс засал маань одоо төрөв булчирхайг авсан ч гэсэн хүүнээсээ шалтгаалаад тодорхой хугацааны дараа дахиж томрох магадлал байдаг. Энэ нь болохоор 100% одоо нэг авчлаа гэхэд 100% шууд төрөв булчирхай дахиж томрохгүй гэсэн бол үг биш. Тэгээд хүүнээсээ шалтгаалаад 5-аас 8 жил, 8-аас 10 жилийн хугацаанд явсны эцэст дахиж томрох, дахиж зовөр илрэх бас боломжтой байдгийг шүү. За төрөв булчирхай маань болохоор тийм ил тэмтрэгдэх тийм юу хэцүү. Тэгэхээр мэрэгжлийн эмч нарт одоо үзлэг онцлогоо хийлгэнэ. Тэр нь болохоор шулуун гидсний зайд тал бүл бөмбөлөг хэлбэрээр тийм нэг ил одоо тэмтрэгддэг хэсэг байдаг байхгүй. Тэрийг зөвхөн мэрэгжлийн эмчил ерөнхийдөө тэмтэрч үздэг гэсэн үг юм. Тэнцэнээс юу үзэж байна гэхээр одоо бүтэц, хатуу, зөөлөн, гөлгөр, барзгаар бас дунд ховл одоо тийм өөрсдөө мэрэгжлийн байгаа шүү дээ. Тэдгээр зүйлсүүдээ ингэж давхар үздэг. Тэгэд эмзэглэл байна уугүй юу гэдгийг бас үзнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө энийг яаж мэдэх вэ гэхээр тогтмол улиралдаа нэг ч юм уу хагас жилдээ нэг удаа эсвэл жилдээ нэг удаа ч юм уу заавалчгүй мэрэгжлийн эмчт үзүүлж онцлогоонууд өгөх хэрэгтэй гэсэн үг. Өргүү болоход одоо юу гэмээр бэлгийн үйл ажил алдагдана мэдээж. Бэлгийн үйл ажил алдагдахаас гадна хамгийн төвөгтэй хүндрэл нь томорж явсаар хагаад шээс хаагддаг. Шээс хаагдах нь одоо бөөр шээсний зам тэр чигтэл асуудалтай болно гэсэн үг. Бөөр маань өөрөө ачаалттай болно, үрвсэн. Тэгээд маш олон. Тэгээд одоо нөлөөлөх одоо юунууд гэх юм бол архаг хууч өвчнүүд байна л та. Насжилтаас шалтгаалаад, даавар бууснаас шалтгаалаад одоо ингээд чихрийн шижин, артерийн даралт ихсэх эдгээр өвчнүүд нь болохоор нөлөө ихтэй гэсэн үг. Тэгээд хамгийн гол чухал зүйл гэх юм бол амьдралын хэм маяг л юм да. Идж байгаа хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Бөөр шээсний цамд хамгийн хортой зүйлс халуун ногоо, хийж өссөн усанд арх дарсны төрлийн юмнууд бас эсэглэн зүйлс бүгдээрээ л ер нь бөөр шээсний цамд ачаал их өгдөг. За ямар нэгэн байдлаар одоо ингээд өвчлөлийн үед гэсэн үг шүү дээ. Бөөр шээсний цамын өвчлөлийн үед эдгээр зүйлс маань улам өвчнийг даамжруулдаг талтай. Эмчилгээг бас саармагжуулдаг. Ер нь төрөв булчирхай асуудалтай хүмүүс маань хамгийн багадаа 1 жил зовирлцсан явдаг. Ихтэй 10-10-аас 20 жил болцсон. Тэгэхээр яагаад ингэж яваад байна вэ? Үзүүлэхгүй, өөртөө ерөөсөө анхаарахгүй. Дунд нь одоо энэ эрт илрүүлэг гэдэг юм гарснаас хойш л хүмүүс мэдэж ирдэг болоод
Түүнээс бол бусд үед нь их гүрийгээ тийм яваад байдаг. Тэгэхээр тогтмол шинжилгээ өгч хөвшмээр жилдээ ядаж нэг удаа. Үнэхээр иймэрхүү завир байгаа бол хичээл санаа зовхонгүй үзүүлэх хэрэгтэй. За эцэст нь хэлэхэд эрэгтэйчүүдтэй хандж хэлэхэд түрүү булчирхаагаа жилдээ нэг удаа зайлшгүй зорж очиж ингэж үзүүлэх хэрэгтэй байна. Шинжилгээ хийх хэрэгтэй. Зүгээр байсан ч хамаагүй, зовиртой байсан ч хамаагүй ингээд ичил санаа зовхгүй үзүүлэх, өөрсдөө анхаарах, бас дасгал хөдөлгөөн болон архаг хууч өвчин байдаг бол тэрнийхээ эдлэх тал дээр бас эмнэлгээр явж эмчилгээ хийлгэх нь одоо цаашлаад хэдэн жил эрүүл байх одоо үндэс нь болох ёстой шүү. Одоо энэ өвчнөөс л урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тэгэхээр залуу байхасаа л хичээх хэрэгтэй л гэсэн.